Сайн байцгаана уу? Тэгээд өнөөдөр би Бээжингээс авсан юмнуудыг ерөнхийдөө үзүүлэхээр шийдлээ. Ерөнхийдөө нэлээ одоо хувцсууд нэлээ их байгаа. Тэгээд үлдсэн дагаж жижиг сажиг юмуд байгаа. Ерөнхийдөө нэг иймэрхүү бичлэгсийг үздэг юм гэж бодоод тэгж хийлээ. Яг хамгийн түрүүнд үзүүлэх юмуд мэдээж хувцснууд байгаа. Тэгээд хувцснуудаас эхлээд дуусгах чигээр яриа дуусгах чигээр бодлоо. Одоо мэдээж хамгийн их юм баг авсан хамгийн их юм баг топ байгаа. Топнуудлаа хамгийн их авсан. Тэгээд эхэлцгээе. Нэг энэ топ авсан. Энэ зүгээр энгийн цэцэгтэй би буруу харуулж байна. Энгийн цэцэгтэй. Тэгээд цагаан өнгөтэй энэ топ. Надад ерөнхийдөө цагаан өнгөтэй хувцсууд нэг амар цөөхөн байдаг. Тэгээд ерөнхийдөө л арай тэмдэжгүй санагдсан нь энэ. Би нөгөө юун дээр өмсөж явах нь хамгийн хөөрхөн санагдсан. Жисэн дээр өмсөж явах нь хамгийн гоё санагдсан. Би бас яалахтай байгаа. Нэг өмсөв. Эсвэл тэгээд би чадвал нэг юмуд авсан юмнуудынхаа үнэ ингэж бичиж ингэж яваа. Тэгээд зарим юмнуудыг би хэдээр авсан санахгүй байгаа учраас баг ингэж бичихгүй зөв ингэж яриа явчихна. Тэгээд хоёр дахь топ нь нэг юм хар өнгөтэй. Би нэмээ гоё үсэлж байна. Ирвэлтэй. Тэгээд энэ дээр romantic store гэж бичсэн байгаа. Нишээ Vera Moda-гаас авсан Vera Moda гэсэн. Дэжгүй миний авсан хамгийн хайртай топнуудын нэг аа энэ. Тэгээд энэ хоёр дахь топ. Тэгээд гурав дахь топ нь ийм зүгээр хар ингээ энэ Zara-гаас авсан бас л ялгдаг юм. За энэ яг материал нь хувьд амар таалагдсан учраас би авсан юм. Материал нь зүгээр юу материал нь яг цэвэр даавуу бусд нь нэг тийм даавуу яг биш нэг одоо юу гэх вэ нэг арай өөр материал аа. Энэ нь яг цэвэр даавуу материал гэсэн. Zara-гаас авсан. Тэгээд ерөнхийдөө хамгийн дэжгүй санагдаад зүгээр энгийн очоос дэжгүй санагдал авсан. Тэгээд дараагийн топ энэ ягаан өнгөтэй энэ Zara-гаас авсан. Энэ болоос яг үнэтэйгээ хайрцууд юм зөөлөн даавуу материал биш арай өөр материал. Одоо ямар гэх вэ? Нэг энэ зүгээр энгийн ягаан өнгөтэй топ авсан. Өөрчн дараагийн топ энэ. Дараагийн топ энэ цагаан өнгөтэй энэ Converse-аас авсан. Тэгээд энэ нөгөө би авсан цааш нэлээ олоод өмсч авсан маа. Тэгээд үнэ би үнэхээр санахгүй. Тэгээд Converse-ийн энэ дээр Converse-ийн логотой. Зүгээр ингийн цохол бариун юм байлаа. Бариун материалтай энэ цагаан өнгөтэй топ. Дараагийн бас Converse авсан ийм цагаан энэ цамцыг би яасан нэлээ олоод өмсч гарсан маа. Бас үнэ санахгүй байна. Converse энэ дээр улаан нөгөө оттой. Тэгснэ арт тал нь амар томор Converse гэсэн бичгтэй. Цамц зүгээр яг топ нь заяа яг нэг богино цамц гэхдээ малгайтай. Тэгснэ кармантай. Цамц нөгөөдөө бол одоо би ингэ зураг ингэж чадвал ингэж оруулчихна. Өмсөө явсан цаудаа. Нөгөөдөө надад таалагдсан. Амар зөөлөн тэгээд надад уус юм бохын тэгснэ цамц ингээд бохын ингээд топ нь цамц байхгүй учраас би энэ авсан. Ерөнхийдөө би харыг нь бас хайж исэн чинь хараа нь бас олдохгүйсэн. Тэгээд ерөнхийдөө харна олдвол дахиж авна гэж бодож байгаа. За дараагийн Converse би бас юу гутал авсан. Гутал нь одоо миний хажууд ингэ байхгүй байна. Тэгээд би энд юу зураг ингэ оруулчихын. Хар өнгөтэй Converse гутал байгаа. Хэд байгаа. Нэг юм иймэрхүү. За тэгээд дараагийн одоо яг хэлээг гэсэн юм. Ийм юпк авсан. Энэ юпкээ би бас авснаас хойш нэг өмсөв. Гэтэ би энэ яг дэлгүүрт нөгөө өмсч явахдаа амар таалагдаад би бүр яа хурд нь болоохоор асаа бол энэ юпк өмсч гарахнасаа гэд бүр амар тийм хүсэж байна ёо. Энэ ард харт яг хоёр талдаа кармантай
карман нэг юм том карман баг бүлт нэг хүний гар болчих юм амар том карман. Сайн. Ийм юбк. Тэгээд би бас чадвал нэг 6 ингээд гэртээ хүмүүсээ 6 даруулт хамбал юм. Нэг иймэрхүү амар урт. Биний авсан хамгийн дуртай хувцас хамгийн ингээд хайртай хувцас яг энэ юбкага амар би энэ урт юбкны нэг тийм сонирхолтой урт юбкны дуртай биш. Учаас нэг энэ юбк болон доо үнэхээр таалагдсан. Хайртай юбкнуудын нэг. За тэгээд дараагийн хувцас бол яг энэ унтлагын хувцаагаа энэ унтлагын хувцас би хоёрыг авсан нэг нь энэ гэрт өөр гэрт байгаа учраас би харуулчихдаг байна. Нэг юм ёо хосороо би ингээд бас чадвал 6 хавс харуул юм. Хосоор өмд цамц нэг юу одоо нэг цамц чиг юм. Тэснэр шортойгоо хосоор авсан. Энэний зурган дээр амар хөөрхөн бүр ингээд баахан ингээд нохой лам байна да. Нохой юм шиг санагдаад баахан бол нохойны зургуудтай нэг иймэрхүү амар хөөрхөн харагдаад байгаа юм да надад л нэг тэгснэ доогоороо юм нэг торн юм да юу гэм. Тийм бах бол нохойнуудын л нэг юм зургуудтай хажууд нэг одоо ясмас, кекс, микс, отмоттой амар олон юм байна. Зургуудаа л таалагдсан. Нэлийн хөөрхөн санагдаад явсан юм аа. За одоо за юунаас эхлэх вэ? За ерөнхийдөө бол яг амар их ингээд юу одоо цирко аймс тавсан байхгүй. Эднэрийг бас нэг хүмүүс ингээд бүгдээр ингээд нэг үзүүлэх амар хэцүү байна. Нэг юм урт цирко юм урт аймс тавсан. Нэг юм тэгснэ дараа нэг одоо ерөнхийдөө Бээжинд явж байсан хүмүүсэнд л мэддэг байх гэж бодож байна. Тэгээд дотор зассан тэгээд ямар брэнд гэх юм бэ одоо. Би одоо нэг брэндийн нэр нь одоо яг хэлж чадахгүй заяа. 68 гэсэн нэртэй юм байна. Энд дээр 68 ийм амар их дотор хувцас авсан. Нэлээ байгаа заяа бараг 10 үед барах хосолч юм аа. Нэлээ их. Тэгээ нэг юм бас авсан, юм төрлөөс авсан. Ерөнхийдөө өөр чинь за одоо бол нэг хувцас байгаа. Би нөгөө одоо Бээжингээс студ универсал студ орсохгүй ёо бүр гэж юм. Тэгээс тэндээс би Harry Potter юун дээр сүнирээ зардагнаас би фотошоп авсан. Би бол ганц нөгөө Слизерийн фотошоп авъя гэж ботсон чи тэр Слизерийн яг гоё бөөх нь яг топ шиг юм юу байгаа байхгүй фотошоп. Тэгээд амар олон нөгөө ингээд дөрвөлнгийн танхимыг ингээд дөрвөлнгийнх нь л байсан учраас би энийг авсан л та. Одоо би та нарт ингээд сайн харуул юм. Нэг юм дөрвөлнгийнх нь байгаа. Дөрвөлнгийн тэгснэ. Одоо энэ дээр яг одоо нэг энэ дээр Harry Potter The Wizarding World of Harry Potter Universal Studios гэдэг нэг бичгтэй байгаа. Тэгээ би энэ хитээр авснаа бас санахгүй байна. Тэгээ яалтайгаа л байсан. Тэгээ би яалтаа нь бол байхгүй байгаа учраас би үнэхээр бараг санахгүй байна. Хитээр авсан нэлээ олон удаа хүмүүс учраас санахгүй. Тэгээ үнэхээр энэ дээр ард нь Хогвартс гэсэн байгаа. Ард нь тэгтээ би энэ бодолтой бүр үнэхээр хайрлаад үнэхээр бүр ингээд насаар харилж байгаа нь хитч өгөхгүй гэж бодож байгаа. Тэгээ ийм хөөрхөн хажуу би нэг Harry Potter-ын ингээд фэн Harry Potter-тай амар дуртай учраас бүр ингээд бүр амар гоо санагдаад байгаа энэ бодолк. Тэгээ би тэндээс бүр шүн болцсон одоо нөгөө тоглолт тэгээ бүр шүн болцсон учраас өөр дайчгүй ингээд юмуд одоо өөр дайчгүй авчих гэж байгаагүй. Тэгээ би өөр Harry Potter-ын тэндээс юу авсан?
Нэг урт оймс авсан. Яагаад ч ингээд урт оймс л би амар дуртай юм аа. Нэг нэлээ олон урт оймстай. Тэгээд энэ яг үтсэн хүмүүст ямар одоо зурагтай гэдэг бас мэдж байгаа байх. Тэгээд ийм төрлийн оймсууд оймс нэг ганцхан л төрлийн оймс л харсан л да. Тэгснээ одоо бүр ингээд та нарт бүр одоо байж байгаараа бүр ийм тортой хамт авсан зэрэг би бүр Harry Potter-ын тортойгоо тэгээ энэ торын ч би хаяачгүй байж л байгаа. Harry Potter-ын зурагтай тэгснэ доор нь Universal Studio of Beijing гэсэн байгаа заяа. Бүр торон ч хүртэл би хайрлах байгаа. Амар хөөрхөн. За өөр чинь юу яриаггүй юм. За ер нь Harry Potter юмнуудаа ихлээр яриад дуусгах гэж бодлоо. Тэгээд би одоо бол зүгээр дэлгүүр явж байсан байхгүй юм. Тэгээд би энэ нэг хараад бүр амар хөөргөө санагдаад юу. Тэгээд авч байсан. Тэгээд би бүр яалтан хүртэл амар хайрлсан. Яалтан ч хүртэл би хаяагүй. Тэг Green Part-ын дэлгүүрээс авсан Green Part энэ нэг тэггүй нэг 100 хэдэн яон байсан баха. 100 200 ч болон. Энэ чинь боцноос нэлээд үнэтэй байсан маа. Хэд байсан санахгүй юм. Энэ бүр биний бүр хамгийн дуртай дүрэн Draco Malfoy. Тэгээд би бүр дэлгүүрт энийг хараад би шууд энийг аваа ирээд бичсэн хөрөөгөө. Нэг хөөрхөн Disney артаа нэг хурдгаа ёо бүр энэ Disney яг доотлон Harry Potter гэсэн байж байгаа. Яа би ихтэй үнэхээр Draco амар дуртай учраас өндөө бүр амар хайртай ёо. Миний хайжууд ингэ байж л байгаа. Нэг хөөрхөн. За өөр чинь. Тэгээд Harry Potter юмнууд нь дууссан. Би тэндээс өөр Harry Potter-тай холбоотой юм аваагүй. Өөр чинь би ийм гутал авсан зав. Энэ Carl нөө хэд хэлэхэд наяад юм болно. Carl Lagerfeld том Chanel-ийг үүсгэн байгуулсан гэж ойлгож болно. Тийм гутал авсан. Гутал нэг юм хүм. Тэгээд нэг ч удаа мөсөөгүй. Энэ платформын гутал. Урдалдаа нэг Carl гэсэн нөө энэ жижиг ингээд юмнуудтай шитгэн мэл гэхгүй. Наацсан. Тэгээ нөгөөдөө бол энэ бүр одоо яг ойртож харуул энэ яг ууртал яг энэ тийм гинж ингээд гинжээр ингээд хуяалцсан юм шиг заяа. Гинжнүүдтэй ядаад гинжний ингээд хэлбэртэй гэхүү. Тэгснэ яг арт талны юм баах болно. Карлны одоо дуртай юмуд нь зүрх моолны одоо цахилгаан нүдний шилэн тэгээд нөгөө нэг алдарт мууртай нүдний шил тэгснэ өөрөө арт талд нь өөр нэлээ гой гутал. Тэгээд нөгөө яг н уулан дээрээ юу ингээд бүр Парисын юмтэйсэн. Парисын Eiffel башнад Eiffel-ийн цамхаг гэж хэлэх юм байна. Carl энэ гутал яг гоё гутал л да. Тэгээд нэг юм ингээд амар бариун миний хөлөнд нэг тийм таарахгүй юм шиг мэдгүй амар бариул санагдаад байгаа. Би нэг сүсгүүл ам. Зэн гутлын доор тавьчих. Өөр чинь би юм олон юм амар олон хавчаарууд авсахгүй. Тэгээд яг одоо нь байдаг яг үлдсэн юм байгаа. Тэгээд зарим нөгөө зарим нь тийм газар хайцсан баг. Хавчаар нь л. Өөр чинь энэ Victoria's Secret руу ороо зам. Энэ уутан ш би хайрлаа. Ийм юу авсан? Бигний тос. Victoria's Secret бигний тос шимэр энэ авсан. Энэ гэдэг бүр амар боцноос бүр амар гоё юм байлаа юм гээд. Үнэр нь бүр амар гоё. Би ихтэй
Victoria's Secret-тэй ингээд mist шим одоо биний тосч амар дуртай бас mist нарсан. Иймэрхүү бас нэлээд гоё яг Lon Love Spell гэсэн юм нэрээр энэ бол мэдээж дайгуун тэгээд цаатай ингээд тооцохоор баах олон цаа байгаа. Биний тосч бүрчлэн цаа ингээд гараар дүүрэн цаа болдог. Өөр чинь яг энэ уутанд хийцэн болохоор яг өөр газар авсан ч та. Тэгээд Dior-ын энэ крем нүүрний крем авсан. Бусдыг хэрэглээгүй яг хайрлаад юм гой санагдаад. Тэгээд нэг би уруулан будаага авсан. Тэгээд уруулан будаага хаан тавьсан санахгүй. Тэгээд нарны тус авсан. Анисагийн Tutti Frutti-гээс авсан яг Tutti Frutti-гээс авсан. Нарны тус авсан. Тэгээд нэг тавьчи. Өөр чинь юу байгаа юм бэ? Нөгөө бичих хэрэгүүд ингээд дэлгүүртээ ороод энэ бах олон бичих хэрэгүүд байдаг байхгүй. Тэгээд зарим бүд ингээд тоглоом дэлгүүрт нь хүртэл байдаг. Нэг юм жижиг хайрцагнууд байсан заа нэг амар жижиг хайрцагнууд байсан. Тэр нөгөө My Little Pony-гийн жижиг хайрцагнууд сохой. Тэгсэн тэндээс дандаа балнууд гарч ирдэг. Тэгээд ямар ч дүргийн баланд рандомаар гарч ирдэг. Тийм хөрхөө юм байсан. Тэгээд би тэрийн амар би уус авах хэрэгтэй. Нэг тэр тус маань My Little Pony-г уус үзэж дуртайсан байсан учраас амар гой санагдаад. Тэгээ би бүтэр бас ингэ дөрөв бал авсан юм. Дөрөв төрлийн бал. Нэг нь 10 ям байсан. Нийт 40 ям байсан болсон. За надад хамгийн олон заяа Twilight Sparkle бүр амар гарсан заяа. Нэг энэ бал нь би одоо өөрөө бичиж байгаа юм байна. За энэ бал нь ингээд Twilight Sparkle энэ нэг лусан дагин шиг болсон гэхөө одоо лусан дагны энэ зурхтай тэгснэ ингээд Spike бас яг тийм лусан даг ёо. Тэгээ энэ балнууд бол айгүй таалагдсан. Тэгээд энэ нөгөө бүгдээ яг хар өнгөөр гардаг байхгүй яг. Гэтэ ингээд запас мэдээ салхи болтой. Запас салхи болдог учраас бүр би авах хэрэгтэй боцоохгүй. За тэгээд надад яг ийм төрөл яг энэ хоёр балан заяа яг хоёр гарч ирсэн. За яг нэг юм тусан дагнам. Тэгээд ерөнхийдөө бас дайггүй. Тэгээд яг нэг нь бас Twilight Sparkle заяа. Гэтэ арай өөр одоо гүнч болсон хувилбар яг гэхүү одоо нөгөө нисдэг даалгавчтай болсон дүрэн. Энэ дээр Sparkle бичсэн байгаа. Тэгээ нэг 3 Twilight Sparkle болтой болсон зөв юм. Тэгээ нэг нь би энэ Rarity-г хамгийн авах хүссэн. Тэгээ Rarity яг энэ нэг ганц дүрлэн байгаа. Би үнэхээр энийг хайрлаад байгаа маа. Нэг юм дөрөв бал авсан. Өөр чинь энэ Tutti Frutti-гээс бас юм тент уруулан тент авах юм. Уруулан бодог тент авсан. Flora tint нэр нь. Тэгээд өөр чинь би ингээд бараг ярьсан амар олон л бараг авсан бүх юм л хэлээ дээ бараг. Ингээд амар оймос урт оймосны төрөл тэркомеркол хам хийхаагаа. Тэгээд тэгэл болоо. Баяртай. Дараагийн бичлэг дээр би бас арай өөр төрлийн одоо юм хийж үзье гэж бодсон. Та нар коммент одоо бичээрэй. Тэгээд дараа уулзлаа. Баяртай.